Өнөөдрийн бүрэлдэхүүнд бол тулгад тасалжуулагч зол жаргал болон за ихтэй өөр дөр нь бөмбөрсөн Ахмад Гилберт аваа шуушилсан холын зай шидэлт амжилттай болж байна. Амжилтууд явж байна. Ариун болдын Анан Жавчин дээрээс шидсэн холын шидэлт нь амжилтгүй болсон. Гэхдээ Инх Батын дүлгөө нэмээд 2 оноо авлаа. за дүлгөөний хувьд бол бирлээсээ маш бага байсан. За одоо бол илүү формтой байгаа харагдаж шүү дээ. Саяны тэр зүтгэж байгаа байлаас өмнөх тоглолтын дээр бол нэг тэгж Гоё дамжуулт байсан Инх Батар за өөрийнхөө үндсэн довтлохоо одоо энэ бол за Бодонсын багийн тоглолт ямар гоё эхэлж байна. дээр хэвчлээ арай өөр болсон болов гэж бодож байна. Батуйг 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. За тэн дээр кадра за намхаа малагч байгаа шахаа тоглоно. За довтлоо онцтой болсон. Сая л ойлгомжтой довтлоо байлаа. дотор байна да тий. Их олон шилдэг тоглогчид байна. За багийн ахлагч төгөлдөр ховд шонхруудаас 3 оноо авлаа. За урд төгөлдөр Зол жаргал шийдэлт нь оновчтой болсон. Зол жаргал онооны ярьцыг тэнцүүлж байна. Бас ойрхон үдчихэж мэдээж онооны зөрүүг ойртуулна илүү гарна. Эсвэл довтлоо амжилттай нэмэлт нэг шийдэлтийг хийгэр боллоо. Отон жаргал хоёр дахь боломжийг үүсгэж чадсан. Отон жаргал задлаад өгсөн 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Эсвэл дээдлэрт тоглож ирсэн тоглогчтой жилэрчээд бол бөмбөг тасалсан тожил доржин довтлохоо амжилттай нэмээд алдаатай. За нэг 10 секундын Тур турбаар хааж хамгаалсан төгөлдөр довтлоо оновчгүй хоёр дахь боломжийг үүсгээд Инх Баатар 2 оноо авлаа. за яг Засварлахын хамсаа дууслаа үзэгчтэй тоглолт үргэлжилж байна. Өмнөөш өмнөөс гоё хэлбэр явсан. Яг го тулгас талдаа доошоо өгсөн илүү дамжуулалт бүр гоё болсон. Төгөлдрийн ухаалаг тоглолт дэлгэр нэм. 2 оноо авсан Ахмад Гилберт бодлон жаргалын өдөөс шидсэн холын шидэлт амжилтгүй хамгаалтын самбар авдаггүй дээ авч шонхроод тэр нь ингээд эсрэг багийн 2 оноо олж байна. За хоёр тоглолт ирсэн нэг хүн суулгах нь ойлгомжтой. Шийдэлт нь амжилттай нэмэлт нэг шийдэлтийг зогтын отон жаргал игээр боллоо. 5 Хоёр дахь хэдэл байна да. Росс 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Рэли Росс 11 онооны зөрүүтэй болоод өгсөн Ахмад 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Ахмад Гилберт 3 оноо багтаа авчирч байна. Урднотгоо Майк Уильямс дэлгэр нэм отон жаргалын эсрэг за хүлээцтэй байсан 2 оноо. За хоёр тоглогчид төвсгөрийг суулгаж байгаа байна. Доглоод сэтгэрөөс шилжлээ шүү. Айгуу за дэлгэр нэм ч зогтын отон жаргалын эсрэг 4 оноо дараа залаа тий. За доор ямар гоё дамжуулт ирсэн бэ? Батман дахь 2 оноо авсан. Дикнер ол яваад ямар гоё дамжуултууд явчваа. Дэлгэр нэм 2 оноо авсан. За Бодонсын баг Өөргөд өгсөн эн чинь байхгүй юу те. Джонсыг маш гоё тоглож чадлаа. Джонс бол юу летик юм л юм байгаа. Даандаа нөгөө талд яа гоё явсан. Цэлэнг Бодонсын тоглогчдод Бодонсын тоглоо. Майк Уильямс суусвал 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Ингэж сууж идвэл Майк Уильямс юу вэ? за эргээд ам дээр ирсэн 7 секунд 10 Ананд том зай байсан да холын зай шидэлт. Тооны харьцааг 39 болгож тэнцүүлж байна. За очихноос тэгээ Бацолбоо галдан гэж тоглогчд тийм байдлаас үүс тийм элээ биэс гэрдээс харсан чинь 3 онооны шийдэлт нь амжилттай болсон Майк Уильямс сквертон драмалт хийж байна. Гоё датсанда ариун болдын Анандын шидэлт амжилттай болсон. за яалчгүй Ананд дундаас том зай байсан. Энэ том зайг юу гэж алдах вэ? Хамгаалтын самбар авсан гэхдээ дамжуултыг нь Батуйг таслаад овтолсон Батуйгийн 2 оноо. Буужинсан тоглолтын удаа тавч шонхруудад 3 секунд довтлох хугацаа байна. Довтлох хугацаа байна. Довтлсон шийдэлт нь амжилттай болсон. Газайгийн Батуйг үеийг сааж байна. Удаан тоглож ирсэн. Удаараа илүү хүн давуутлаа шилээд 2 оноо авлаа да. Дөрж эсрэг тулах гоё датсанда степакийг шидсэн холын зай шидэлт амжилттай. Тоглолтын байна. Зөрөөд орсон, хөөргөөд довтлсон довтлоо оновчгүй. Хоёр туулмжаар Инх Баатар 2 оноо авлаа. Инх дэлгэр нэм задлаад Эрболтын Ананд сов шидэлтийг үүсгэсэн Анандын шидэлт амжилттай болсон. Ингээд онооны зөрүү бүр Сэлэнг Бодонсын хурдан довтлоо Майк Уильямс 2 оноо болгосон. За үеийн ихрлийг Сэлэнг Бодонс үнэхээр сайн тавьж байна. Өсвөр өөргсөн довтлоо оновчтой болсон. Батуйгийн амжилт. Довтлоо төгөлдөр Инх Баатрын өдөөс хүндэтэл судлаад амжилтгүй Батуйг хамгаалтын самбраас авсан бол зүүрж ирээ довтлооны самбраас аваад Инх Баатар суусан байгаа. Гоё алхаад орсон доо. Төгөлдрийн 2 оноо. За эргээд 2 онтой тор орсон оноо. Уусаа 5 шидсэн юм байна. Өмнөний шилжилтүүд гоё болсон, оновчтой болсон. Батуйр За
Араас өөрөө явж ороод самбардаа шидсэн гой шидэлт байна. Тооны за 64-63 болсон. Сэлэг бадлын тоглоо. Ахмад Гилберт 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Гитараа тоглоод тэгэллээ. Ахмад. Доор ямар гой дамжуулт байсан бэ? Инкватор 2 оноо авсан. Ахмадын үнэхээр гой дамжуулт байлаа. Хоёрыг Жамсранд орж холын зан шидэл дамжуултаа болсон. Нэмэлт нөгөөдөр явсан тулга Инкваторд өгсөн. Наран гэрлийн Батбаяр 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Багийн Далан 2 дахь оноо. Тооны самраас авлаа. За Усхори эсрэг татаад шидсэн Ахмад Гилберт энэ тоглолтын 12 дахь оноогоо авч байна. Өстой. Өсгөөр 3 онооны шийдэлтний оногчгүй 2 дахь боломжийг үүсгэж чадсан. 7 дахь оногчгүй дахиад үүсгэсэн. Аарон Джонс 2 оноо авлаа. За тулга түүнийг илдэж байгаа. Маш хэцүү байдлаас довтлогоо оноотой болсон. Батбаяг. За 2 Аарон Джонс бүгийг урагшлуулсан. Батбаяг цоолтой байгаа. 3 онооны шийдэлтний амжилттай болсон. 3 дугаар үеийн төгсгөл 4 дугаар үеийн эхлэлийн Батбаяг гоё урагшлуулсан да. Хүлээцтэй тоглолтыг үзүүлсэн Өсгөөр 2 оноо авлаа. Багийн 78. За гардггүй дээ доор гараа өгсөн Инкватор нэг илүү дамжуулт Ахмад Гилберт тэрийг нь 2 оноо олголоо. Жавсан дөрж баруун дайраад явсан. За атгуулсан шүү. Эвгүй байдлаас 7 оноотой болсон. Аарон Джонсын зүүн гар тусламсан. Ахмад хөвгдүүдэд авсан. Татаад өөрийн үндсэн шилдэлтэй хийсэн Ахмад Гилберт 3 оноо багт авчирлаа. Батбаяр бөмбөг авсан. Танаас гарч ирээд дамжуулт Инкватор за ямар гой багийн тоглолт вэ? Гоё ойлголцол байлаа. Бөмбөг таслагдаад 37 шилжиж байна. Ариун болтын Аманд 7 оноотой болсон. Зүүн гарын төгсгөл багт 2 оноо авчирч байна. Станы нөгөө талаар явсан. Яа, гоё суураад гараад ирсэн 7 оноотой болсон. Багийн 83 дахь оноо. Red Ross. Царайгаас тоглож тоглолтод одоогоор Ананд байна. Инкватор 2 оноо. За Инкватороос 17 дахь оноо авсан. Хоёр тоглогчийн дэдлэгч шилдэг дөрөв багт шалгарч байсан. За Релерос хамгаалагчтай шидсэн олон шидэл. Тооны харьцааг 86 дээр Зүүн ороод баруун иргсэн дамжуулт нэвгэрсэн гэсэн эзэндээ ирсэн 7 оноотой болсон. төгөлдөр Росс Инкваторын гарыг давуулах шидсэн. Релеросын 2 оноо. Тооны харьцаа дахиад тэнцсэн. За дэлгэрний ям зай харуултанд шидэндээ Батбаярын олон шидэлт амжилттай болсноор Сэлэнг Бодонс баг дахиад 5 руу орсон. Ахмад Гилберт ямар гоё иргсэн бэ? Дотлоогоо ихтэй алдсан отхон дарын тулга нэмээд 2 оноо олгосон. Англи Сэлэнг Бодосог үлрэлийн 4 дахь ажлаа байгуулж чадлаа. 4 гэсэн амжилтаагаар үлрэрлээ үргэлжлүүлж байгаа бол нөгөө талд хов чонхруу дэвд 2-6 гэсэн амжилтаагаар үлрэрлээ үргэлжлүүлэхээр боллоо. Өнөөдрийн тоглолттой ихэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.